Юусе хэрэггүй гэж шүү жакараа гэж болж жак гэдэг энэ болохоор автын брэнд болгол явчих. За. Манийх нь инженерийн брэнд. Би нөгөө юу шиг те. Рэпрүүд чинь бас нэг тийм нэртэй байдаг шүү дээ. Манийх те. Чаша те. За. Йой. За яа. Сайн байна уу? Инженер Тодоо байна. Сайн байна уу? Инженер Жак байна. Инженерүүд үдийн цай блогийн анхны дугаарыг та бүхэнд хүргэж байна. Манай инженерүүдийн үдийн цай блог маань цаашдаа маш олон дугаар цувралаар хүрэх бөгөөд мэрэгжил нэгт салбарын инженерүүд засварчид та бүхэндээ бас туршлага хуваалцах, туршлага солилцох байдлаар мөн автомашин хөлөглөгч эрхэм үйлчлүүлэгч та бүхэндээ хэрэгтэй мэдээллийг энгийн байдлаар хүргэхээр иймэрхүү зорилготой цувралаар хүргэхээр анхны дугаараа хүргэж байна. Инженер Жак бит хоёр Тод Автолекс гэдэг автосервисийг ажилуулдаг. Тод Автолекс автосервисээ бит хоёр үүсгэн байгуулад 3 жил орчим болж байна тийм үү. Тэгэхдээ автын салбарт ажиллаад гэдэг юм уу туршлага хөрвүүлээд явсан жил маань бол 20 гаруй жилийн туршлагатай ийм хоёр инженер байна. Манай Жак бол автын хөдөлгүүр бөгөөд электро удирдлагын систем. Би бол автын цахилгаан ч юм буюу цахилгаан автын цахилгаан хэрэглээ, цахилгаан тоноглол чиглэл рүү мэргэжсэн ийм хоёр инженер байна. Цаашдаа бас манай салбарын маань төлөөлөгч бөгөөд найз нөхдүүд маань инженерүүд маань туршлагатай инженерүүд маань манай блогт дараагийн зочдоор гэдэг юм орж ирээд яг үйлчлүүлэгчд хэрэгтэй мэдээллүүдийг өгөх мөн салбарынхаа инженерүүдэд бас туршлага хуваалц солилцох тийм ийм байдлаар цаашаа цувралаар маш сонирхолтой байдлаар явнаа гэдэгт бид хоёр итгэлтэй байна. За ингээд би найз өөрийгөө товчхон гоё танилцуулаач. Сайн байна. Би инженер Жак байна. Одоо автын салбарт 20 жил хөдөлгүүр болон хөдөлгүүрийн электрон систем онцлогоо мэргэжсэн инженер байна. Би бол эхнэр 4 хүүхэдтэй хамт амьдардаг. За би түрүү хэлсэнчлэн автын цахилгааны инженер, бас эхнэр 4 хүүхэдтэй хамт амьдардаг. Жирийн нэгэн аав байна. Инженер автын инженер байна. Өнөөдөр бид хоёр бол нэг тийм айхтар инфлюенсер гэдэг юм уу мэрэгжлийн тийм одоо уран сайхны өмсөд биш учраас бид хоёр дээр бас янз янз юм бас гарч магадгүй. Тэгээ тэн дээр та бүхэн маань бас зүгээр ойлгоорой. Зүгээр цаашдаа сайжраад явах байхаа. Маш олон дугаар хэрэгтэй та бүхэндээ хэрэгтэй маш олон дугаар гаргах учраас та бүхэн маань бидийг дэмжиж дагаад тийм ээ. Дараагийнхаа болонгаар зочин одоо инженерүүд оролцуулаад явах болно. Зөв. Тийм учраас бид хоёрыг алдаа гаргавал уучлаарай. Тэгэхдээ алдаагаа бид хоёр улам сайжруулаад цаашдаа явах болно. За ингээд 20 гаруй жилийн өмнөөс л ерөнхийдөө хүүхэд байхаас одоо бид хоёр 40 гарцсан бас нэг айлын эцэг тийм үү? Үний одоо нэг эмэгтэй бас нөхөр гээд ингээд явж байгаа хоёр хүн. Тухайн үед бид хоёр одоо яг энэ автын салбар руу орж явахгүй үед гэдэг юм уу те 20 гаруй жилийн өмнө бол хүүхдүүд л байлаа. Залуу хүүхдүүд дөнгөж ёстой нөгөө сурагчийн ширээнээс босоод гэдэг шиг тийм үү? Сайхан залуучууд л одоо явж байлаа. Бид хоёрын ерөнхийдөө яг ажлын гараа эхэлж исэн байгууллага гэдэг юм уу тийм үү? Юм бол зигзаг буюу одоогоор доктор авцуулж тэндээс бид хоёр ажлын гараа эхлэе явж байсан. Бид хоёртой мөр зэрэгцэн ханх ажилд орж исэн маш олон яг шижигсэн сайхан залуучууд, инженерүүд байна. Чадварлаг инженерүүд тийм одоо хүртэл ажиллаж байна. Тийм. Одоо доктор дээр ажиллаж байгаа инженерүүд байна. Бид хоёр шиг тусдаан гараад яг салбараараа мэрэгшээд хөдөлгүүр тийм явах хэдэн гэдэг юм ингээд бүр хөдөлгүүр тус одоо дотроо бүр одоо төрөлжөөд явцсан хайбрид тэгэл ингээд явцсан ийм инженерүүд бас нэлээд одоо олон байгаа. Тэгээд цаашаашдын дугааруудаа найзуудаа ураад оролцуулаад яг өөрийнх нь мэргэжсэн чиглэлээр эрхэм үйлчлүүлэгч гэдэг юм уу жолооч нар та бүхэндээ хэрэгтэй мэдээллүүдийг одоо өгөөд явнаа. За 20 жилийн өмнө бид хоёр хүүхдүүд байлаа тий анх ажлын гараа эхэлж ийлээ.
маш сонирхолтой зүйлүүд тухайн үед бол болж л байлаа. Тэгээ миний найз нь гоё жижигхэн хөөрхөн гоё дурсамж хуваалцаач. Дурсамж одоо Анх одоо ажлын гараа эхэлж исэн үеэсээ гэдэг юм уу тийм үү? тийм дурсамж гэхэд бол одоо маш олон дурсамж л байна л да. Одоо миний хамгийн одоо сэтгэлээс гардаг ч гэдэм юм уу. Одоо хөгжилтэй нэг дурсамж байдیں۔ Одоо автомашин бид хэд ч одоо дүнгийн ажилд ороод л юу байгаа шүү дээ. Ямар ч туршлагагүй одоо багж магжааж мэдэхгүй тий. 10-ын орцоо юу 10-ын Т гэдгийг нь юу юм тий. Иймэрхүү ямар ч тийм одоо нойлоос л эхэлж байсан үе байхгүй. Тэгэл хөвчлэн одоо яам цэвэрлэн тий цэвэрлэгнээс эхэлдэг байсан. Одоо тэгэл жаахан дийшлээд одоо битааж гардаж одоо тосолдог үйлчлэгээ буюу тосолдог үйлчлэгийг хийж эхэлсэн үе байсан байхгүй. Тэгээд одоо манай нөгөө салбарын том ах нар одоо тустай хүмүүс маань ингээд за ерөөхдөө би нэг тийм жижигхэн одоо шоглох маягаар ч гэдэм үү те. Тухайн үед Тирана 1 гээд Nissan Tirana нэг дөрвөлж те. Дөрвөлж нэг дийсел. Булангийн дохио мохо нэг юм дөрвөлж чинь. Таг дөрвөлж нэг юм байдаг те. Дийсел хөдөлгөөртэй одоо тийм машин байдаг ус. Яг хоо TD 27. TD 27 мотор те. 27 мотортой. За тэрний одоо тосыг солино гэдэг бол одоо маш ур чадвар шаардсан айгүй тийм хэцүү ажил байдаг байсан. Ер нь бол техник үйлчлэгэнд хэр мэрэгсэн бэ гэдэг шалгалтыг бол ер нь бол нэг TD 27 дээр өгч. TD 27 дээр бол оруулчихад бол мэдэгдэн шүү. Тэгээ гараад ирэхэд бол тэгээд за ер нь чи ер нь бол тос солидог болсон юм байна даа гэж хэлчихээр те. Тэгээ TD 27 орж ирээд намайг оруулдаг байхгүй. Тэгээ би одоо тосын хамгийн анх орж ирэл ингээл дэш машиныхаа одоо тосыг одоо асах шүү дээ хожин тосын. Тэгээ одооний машинууд бол нэг 14 17 ч гэдэм хөвчлэн гэдэг юм болтоор тайлдаг юм жижиг. Тэгээ дээрээ бас нөгөө газ чаргаан доод хэсэг дээр ингээд шууд доошоо гойчдаг хэсэг дээр байдаг шүү дээ. Тэнгүүт одоо TD 27 маань болохоор юм яг ийм тал дээрээ ингээд жинхэнэ яг хажууд шаардсан юм маш том 22-ын болттой байдаг гэсэн байхгүй. Тэгээ би нөгөө уламжлалт дараагаараа одоо урдан зогсож байгаа бол ингээл болтоо тайлал нөгөө хувингаа энэ дээр барайл. Тэгэл авсан чинь пүг гэл урдаас халуун тос орж ирэл юу сандраал хоошоогоо татаал ингээл хувцруугаа гож арайч ингээл нүүр амаа шалжилчаагүй л дээ хоошоогоо нэг зочоод стик цэрээ фак хоошоо болонгууд чинь ингээл битүү тос нөгөө нэг ажлын нөгөө комзо бүх юм чинь ингээл аимшиг юм болоо. Тэгэл гарч ирж байгаа юм. Тэрийг одоо болтол ингээд мартахгүй. Ер нь бол Tirana 1-ийн тэр массын шүүрэн дээр тайлах бол бас амар авир шаардна тий. Тийм шүү дээ. Одоо тэр чи яг нөгөө нэг эрдөгтрийнхаа уртлын тэр фул тайм шүү дээ. Уртлын эрдөгтрээсээ ингээд завсраараа нэг гар бол орохгүй шүү дээ. Тийм шүү дээ. Гар битгий хэл нөгөө урцагч маань чигээр орохгүй. Урдаа нөгөө сотод толгойн залгаа тэгэл ингээд нөгөө хүн санжигнаал ингээд нөгөө онохгүй маягийн ингээд. Tirana-г бол анх солиход бол ямар ч туршлахгүй хүн анх солиход бол нэг цаг ноцолтой шүү. Цаг ноцолдож болж байна тийм үү. Гэтэ чадахгүй юу гэдэг угаас чадахгүй юу гэдэг чи бас байна. Тийм сайхан дурсамж байна. Ер нь Tirana-г бас одоо энэ нэгийг бидний үе одоо ч бол байхгүй болсон баха. Гэтэ Mercer бол байгаа л байдгийг энд явж харагддаг шүү. Нэг айхтар одооны хүүхдүүд бол айхтар тэрний тосыг сольж бол үзээгүй л байгаа бах. Бидний үеийнхэн бол тийм бидний үеийнхэн бол бас нэлээд олон сольсон байх. Ер нь тэгээд Nissan гэдэг машин Nissan Tirana-ч ба ер нь яг одоо ч гэсэн ингэж ажиллаж байхад Nissan гэдэг машины тэр техник үйлчлэгээ гэдэг юм уу засвар үйлчлэгээ гэхэлээ заавал нэг тийм айгүй тийм юу та тий хүндрэлтэй тий хүндрэлтэй гар хөл ордгоо одоо задрагаан хүртэл амар тийм ядаргаатай тийм байдаг тий зөв ер нь бол тийм гоё дурсамж юу гоо ажиллах шүү дээ тэгээд бид нар тийм тосноос л эхэлж байгаа юм чинь тэгээд докторчл анхаалаа ажилд ороод ингээд явж исэн үе тэгээд яг тосон дээр бас байлаа дөнгөж тос солиол юугаа ч мэдэхгүй бацаан гүүгээл явж байгаа тэр чинь энийг солихоор нь тосын сольдог тийм үү тэгээд тэр чинь хороохны тос моторын тосоо андуураад асгацсан ч юу байна нөгөө моторын доосны хүүсний болтыг тайлахгүйгээр тосоо игээд бүгд доош нь гойжуулсан ч юу байна зөндөө юм маш их тэгээд нэг өдөр тосолоо соожсэн чинь би яам доороос байж байгаа штэ. Ах нар дээрээс доошоо ороод надад тосоо асуулаа л тийм үү. Хамгийн бохир ажлыг хийлгэж байгаа юм чи.
доор тососгаал зогсож байсан. Нөгөө манай ахалж байгаа инженер маань цаашаа явцсан тий. Би ганцаараа тосоо ингээд гойжлаад шавхраад хүлээгээ зогсож байсан чинь. Сайн байна миний дүү гэж ихч ороод ирсэн. Сайн байна уу та гэж би чинь яам доор зогсож байгаа юм чинь. Тэгсэн чинь ихчийнхэн доороос нэг улаан юм гойч байгаа гэж ороод ирсэн. Тэгээ би чинь нөгөө яг нөгөө юм автын чиглэлээр ч ороод гэдэг юм тосмос солиод удаагүй юм мэдэхгүй. Тэгээд тухайн үеч хөөгдөж байж ихчийнхэн доороос улаан юм гоожод байгаа гэхээр чи би тэр ихчийн доороос юм гоожж байгаа гэж бодлоо. Би бүр гайхаад цус юм биш үү ихчээ. Таад имлэг явдаг юм бүү гэж би бүр гайхаад зогсож байна. Цаанаас гэсэн маа нөгөө ахаж ажиллаж ирсэн инженер Гамбаа гэдэг ах байдیں۔ Одоо манай докторийнхан одоо бүгдээрээ л одоо аачин нэлээд яах вэ те мэдхэл бах манай Гамбаа ахыг бидний одоо багш нь л тийм үү бидний одоо багш гадаж аваад энэ тослмааслын үйлчилгээ техник үйлчилгээнд сургаж ирсэн юм шүү дээ. Тэгсэн чинь ах уу цаанаас юу ярьж байгааг ойлгож байгаа байхгүй би бол мэдэхгүй байж байгаа шүү дээ. Тэгсэн чинь зүгээр бороо хийчих гэж хэлээд бүр нөгөө нэг ихч чинь бүр сандраад нүүр нь улаагаад үгүй миний доороос биш ээ машин доороос гэж хэлээд бүр улаан туризм юм уу улаан туризм юм уу гидрийн шидрийн юм уу те нэг л юм гоожж байгаа байхгүй доош байгаа шүү дээ. Тэгээд нөгөө ихч чинь бүр бамтаад тэгээ бүр нүүр ам нь улаагаад ичээд тэгээ би тэрийг нөгөө нэг сайн ойлгохгүй мангата зогсож байгаа шүү дээ. Тэгээд дараа нь ойлгож байгаа байхгүй би чинь тэгээ чинь ийм байт юм байна ойлгоод тэгээ тэр чинь бүр ингээд нөгөө дараа нь маний чинь бөөнөрөө нэг бас салхин байсан гарах үед яриад бүр саавж унтаа нээж ижүүлээ. Тиймэрхүү бас нэг залуу одоо хүүхэд насны тийм гой дурсамжууд бол автын салбарт бас нэлээд л олон байгаа бах. Өвчтөй хүмүүс их байна тийм. Нэг хүүхэн явж байгаа тэгсэн гэдэг өстэй. Явж исэн чинь зам дээр очив түн таг гэж дуурж гинэ. Гараагаал форм зогшоо зогсоол ингээд харсан чинь нэг юм бүрэг төмөр салаа онцгой байшнаас. Тэгэхээр л хөө нааш өрөөдөр гал замаас хүн амтан цоглуулж байгаа л нэг том төмөр аваачаал энийг хийгээд хаач гэж гуйсан байгаа байхгүй. Нөгөөдгөл явах таавч өргөөл хийчих. Тэгээд яваал засварын газар дээр очиас багаж байгаа. Миний доороос нэг бөөрөнгө төмөр салаад унчлаа гэдэг. Багаж хүмүүс харуулсан чинь тараа шаны таг аваад багажтай хийцэн байдаг гэдэг шин. Үнэхээр автын талын мэдлэггүй гэдэг юм уу тийм үстэй. Иймэрхүү хүмүүсд бол иймэрхүү тийм одоо энэ хүмүүст зориулсан тоглоом биш ээ тийм. Янз янзын юмнууд бас байна. Нэг нарийнхан төмөр салаад уншлаа гэсэн турбаа аваад хийцэн ч байж байгаа шиг тийм. Ингээл янз янзын юмнууд бол байж л байгаа бах. Тэгээд яг энэ мэдчлэн дээр гэдэг юм уу автын талын мэдлэг мэдээлэл жоохон дөлмгхэн тийм. Ийм одоо хүмүүсүүдэд видео маань бас нэг жаахан техникийн талын хэрэгтэй жоохон мэдээллүүд бас өгөө тийм ойлгомжтой байдлаар өгье гэж энэ блог хийж байгаа юм шүү. Тэгээд ер нь бол энэ одоо юугаар хоёулаа өнөөдрийнхөө блогийг маш хөнгөн байдлаар тийм яг техник үйлчлэг тал руугаа хандаад хоёулаа жоохон яриад хүмүүсээ зөвлөгөөгөөд явчих тийм. Тэгээд дараагийн дараагийнхаа юмудаар бас арай бүр өөр чиглэл рүү хөдөлгүүр рүү цахилгаан тал руугаа гэдэг юм уу бүр сонирхолтой болвол мото тал руугаач байдаг юм уу тийм. Хэрэглэгчд одоо бидний доор одоо комент үлээж болно шүү дээ. Яг энэ талаараа нэг төлхөө яриад өгөөч тий. Энэ талаас чинь ер нь жоохон мэдээлэл дутуу байна. Дутуу байна. Энийг мэдмээр байна гэх юм бол тий. Тэр бол ярилцаад яг тэр тал руу чинь бид нэр гоё мэдээллүүдийг дэлгэрүүлээд өгөөд ингээд явчих бүрэн боломжтой шүү. Техник үйлчлэгээ гэдэг зүйл маань бол нь ерөөсөө автомашин үйлдвэрлэгч буюу ер нь автомашин хэрэглэгч та бүхэн ч гэсэн мэдэж байгаа үйлдвэрлэгч талаасаа зөвлөгөө мэдээллүүд нь бэлэн байж байгаа. Хөдөлгүүрийн тосыг гэх юм бол ер нь 8000 км юм уу 100000 км яваа сольж гэх юм уу тийм үү. Иймэрхүү янз янзын одоо ийм нормативтай ийм зүйлүүд байж байгаа шүү дээ. Энэ талаар миний нэг гоё зөвлөгөөгөөд өвлийн улирал, зуны улирал, энэ өвөл зуны тос гэдэг зүйл юу байдгийг яадаг энэ талаас нь гоё маш гоё ойлгомжтой энгийн байдлаар гоё хэрэглэгчдэд тайлбарлаж өгч байгаа. Машины техник үйлчлэгээ гэдэг бол ерөнхийдөө бол хамгийн маш чухал одоо автомашин одоо хайрлаад гамнаад одоо урт удаан аслуулах зорилгоор ер нь техник үйлчлэгийг цаг тутамдаа одоо яг стандартын дагуу үйлчлэг хийгээ явж байгаа нөхцөлд бол автомашин бол ерөнхийдөө бол хөдөлгөөр болон хорооп те явхад ингэ тосолж байгаа одоо тосолж байгаа л эдийн анги бол бүгд л ерөнхийдөө илэрх болон хөргөх тийм үү энэ бүх зүйлүүд бол маш бага байна үзэж байгаа байхгүй. Тэгэнгүүт техник үйлчлэгээ чи өөрөө дотроо моторын тос байна, хороофны тос байна. За тэгэл одоо гидрийн шин ингээл бүх л юмуд байж байгаа шүү дээ. Тоормсон шин. Агаар шүүгч хүртэл орно. Агаар шүүгч хүртэл орно. Бензин шүүр тийм үү. Бүх төрлийн фильтрнүүд байж байна. Бид нар ч бол угаасаа яг нормативтай, нормал хугацаатай тийм үү. Километрээр нь заадаг байдаг юм уу, бохирдгоор нь сольдог байдаг юм уу тийм үү.
Агаар шүүгчийг бол зуны улиралд бол одоо юу гэдгийг заавал 5000 яваа солин болно гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Тоос шороолоо манай Монголын нөхцөл бол маш их тоосчлаа. Одоо ингээл хөдөө гараад за яг нэг үе бодволч одоо аймагуд цусмтай болчихлоо. Тэгэл дан аймаг явахгүй тэгэл ийш тийшээ шорон сумруу явна те тэр үед чинь ингээл тоос шороо их гарна. Агаар шүүгч бол хөдөө явж ирэл ерөөдөө солилцоод ивэл маш зөв хэрэгтэй гэсэн үг тийм. Ер нь бол одоо агаар шүүгч бай. Сэвчээ очлуурууд бас байдаг ш тийм үү? Заавал солих нормативтэй ш очлуур чинь. Тийм. Одоо иридиум хийцтэй хөдөлгүүр одоо очлуур бол ерөөдөө 60-аас 80,000 км явна гэж байгаа. За нормал буюу одоо энгийн сэвчээ бол 10,000 шүү дээ. 10,000 км явдаг тийм. Тэр 10,000 км явж байгаа сэвчээ чи өөрөө одоо хулих биш шүү дээ. Яг л одоо энгийн мөртлөө оригинал сэвчээ. Үйлдвэрийн заалт нь 10,000 км явна гэсэн байгаа. Одоо Монголд бол сэвчийг за одоо манай нөгөө сэлбийнхэн бас жоохон буруу юм задаад л бий болгочлоо л дээ. Яг тэгэхээр нөгөө сэвчээ гэдэг зүйлийг чинь урдаас хямдхан тийм сэвчээ оруулж ирээд ингээд зарчдаг одоо 10,000-аар 20,000-аар ингээд зараад хөвшүүлсэн байна. Тэнгүүт хүмүүс чинь за энэ сэвчээлүүл сэвчийг ойлгоцоо. Яг цаана ерөөхдөө одоо ойрог хөлөх нь ямар ялгаатай байдаг вэ? Машинд ямар чухал вэ гэдгийг мэдэхгүй. Сэвчээнээс ахуулаад бензин чи. Сэвчээнээс ахуул. Ер нь машинаа бензин идэх гол шалтгаан одоо 3 4 шалтгааны нэг нь сэвчээ шүү дээ. Сэвчээ буюу монголоор очлуур гэж ярьдаг тийм. Очлуур бөгөөд агаар шүүгч, тос одоо техник үйлчилгээ хийх зөвхөн тосоорч биш. Энд чинь антифризууд байна. Доод явах хэдэнгийн нөгөө редукторын тоснууд ч байна, тийм үү? Хорофны тоснууд байна. Ингээд маш олон автомашинд ордог гидрийн шингэнээс ахуулаад торомчны шингэнийг хүртэл одоо сольдог энэ төр гэл те ингээд явж л байгаа. Одоо манай Монголд бол торомчны шингэнийг одоо бол ингээд аппаратаар сольж ийн гэж одоо манай доктор гэдэг юм уу томоохон үйлчлэг үзүүлж байгаа газрууд бол аппаратаар торомчны шингээ солиод байна те. Ерөнхийдөө бол техник үйлчлэг гэдэг зүйлийг бол та заавал хийлгэж явах хэрэгтэй юм шүү. Өнөөдөр одоо юу гэдгийг ажил гэрээ хоёрын хооронд лундаг те. Нэг явдггүй маа гэд жилдээ ганц энэ төр тосоо сольдог молдог гэдэг юм уу мэдхгүй одоо ойрын баг жил гаруй сольсонгүйч гэдэг юм уу иймэрхүү асуудлууд маш их байдаг байхгүй. Тэгэхээр та үйлчлүүлэгч та манай блогийг хэрвээ үзэж байгаа бол танд би одоо зөвлөе. Одоо нийт инженерүүдийн өмнөөс би ч юу ш тийм үү? Би ч юу ах вэ? Нийт инженерүүдийн Монголд байгаа залуучууд засварчдын өмнөөс юу гэдэг зөвлөгөө өгөх жилдээ нэг 2 сольж байгаарай. Хавар намрын үйлчлэгийг заавал солиорой. Өвлийн тос, зуны тос гэдэг зүйл чи өөрөө шал өөр юм байдгийн шүү. Тэ? Ер нь бол энэ өвлийн тос, зуны тос гэдэг чинь өөрөө зууралдан өндөр. Тийм үү? Нөгөөх нь зууралдан багтай, өтгөн шингэн гэдгээр ийм ялгаатай байдгийн шүү. Тэгээд та бүхэн маань техник үйлчлэгээ цаг тухайд нь хийлгээрэй. Өтгөн шингэнээсээ гадна нөгөө зарцах температур гэдэг. Одоо нөгөө 10W 30 5W 40 гэдэг юм ингээд байдаг шүү дээ. Энэний талаас миний өгсөн гоо нэг яриад өгч. Одоо ерөөхдөө хөдөлгүүрийн тосон дээр ярих юм бол одоо уртлын тоон бол ерөөхдөө одоо өтгөн шингэн буюу зууралдах чанарыг нь бэлтгэж идэг. Хойдлын W-гийн хойдлын одоо 30 40 50 60 гэл ингээд эдгэр нь бол ерөөхдөө одоо зарцах температур тийм байдаг тийм илэрхийлж идэг. Тийм учраас өвөлдөө шингэн тостой, зундаа жаах өтгөн тостой. Тэр явдаг. Одоо хуучин хөдөлгүүр хуучин их машинууд монголчууд бол одоо ерөнхийдөө бараг 70% шахуу ингээд одоо импортын хуучин машин хэрэглэж байгаа шүү дээ. Энэ нөхцөлд бол аль болох одоо техник үйлчлэгийн дээр тосыг өвөлдөө бол маш шингэнд бас одоо гадаа тавьдаг, гараж тавьдаггүй бол өвөлдөө бол шингэн маш шингэн одоо хасах 30 градус тийм одоо Монголд ч юм бол шөндөө бол хасах 30 градус хүрч байгаа шүү дээ. 30 градуст одоо шингэн төлөвөө алдахгүй тийм тос болж өгөл хийж ивэл сайн. Зүгээр жоохон өтгөн тос ингээд хийчихэд машин асахад бол асуудал байхгүй, асах жоохон хүндхэн асна. Гэхдээ тэр алдлаа нэг одоо нэг 20 секунд ч тийм үү тос ч өөрөө нөгөө ноцоос шахахад ингээ өтгөн тос ч өөрөө суугаараа дамжихтаа маш удаан дамжиж идэг. Тэр үед чинь хөдөлгүүр ажиллаж идэг учраас ингээд элитл үүсч байдаг байхгүй. Тэгэхээр өвөлдөө шингэн тос зундаа бол өтгөн тос, аль болох өтгөн тос хийж хэрэгтэй. Ер нь
Хуучин хөдөлгүүр чи өөрөө Тийм шүү дээ. Манайх ч дандаа нөгөө Маслын. мотор юу гэдгийг 10 жил болцсон гэдэг юм уу те. Ингээд одоо манай Монголд годамжаар явж байгаа энэ бүрүүсүүд маань яг цоошин бүрүүсүүд бол биш шүү дээ. Японоос тэнд ажиллагаанд орсон явцсан ийм машинууд орж ирж байгаа. Тийм учраас маслын ноцоос гэдэг юм уу? маслын ноцоос нь жоохон Тийм муудчихсан. муудчихсан гэдэг юм уу? Ер нь нэг жоохон тийм одоо битүүмж ер нь бүхий л зүйлүүд нэг жаахан ингээд илгэдэл хорогдолд орсон байдаг учраас одоо яг зүгээр нөгөө юугаар нөгөө одоо сүүлийн үе нөгөө RX гэдэг юм уу? Benz янз янзын гармаа барууны тэргүүд бөгөөд одоо яг only 0W20 тэрэгцэн байдаг шүү дээ. Тийм. Энэ тоснуудыг яг хийгээд явах нь зүг юм уу? Аль эсвэл арай бас нэг өөр тосыг хийх юм уу гэдэг юм уу те? Энэ талаас та бас нэг ярих тааш. Миний туршлага талаас харахад бол яг түрүүний хилдгээр өвөлдөө зарцах температур багтаа тус хийгээд зундаа бол only 0W20 гэд бичсэн байсан ч гэсэн зундаа аль болох 10W 15W ч гэдэм юм те. Өтгөнд бас хийж ивэл зүгээр. Ягаад гэхээр хөдөлгүүр чи өөрөө асчилтаасаа хамаарат маслын ноцоос гэдэг зүйл чи өөрөө ингээ илэгдэл үүссэн байж байгаа. Хит шингэн тос хийчих юм бол нөгөө алтаад одоо тосны даралтанд унах тийм юм. Эрсдэлтэй байдаг. Зүг. За ингээд техник үйлчлэгээ талаасаа гэдэг юм уу? Накладыг ч гэсэн бас тэр чинь мэдрэгч байдаг шүү дээ тийм үү? Тэр мэдрэгчэнд хүрэхээр солиорой. Тэгээд л одоо ер нь бол яг энэ автомашины техник үйлчлэгээ гэдэг зүйлийг хийлгээд нэг хэвшсэн байхад таны бас өөрийн чинь мөнгө төгрөгөөр авсан эд хөрөнгө шүү дээ. Энэ маань өөрөө эргээд одоо болтон борлуулах гэдэг юм уу? Цааш олон жил унаад явхад таны энэ эд хөрөнгө чинь өөрөө яг энэ техник үйлчлэгээнээс шалтгаалаад тий маш том эвдэрлүүдийг урчлан одоо хаадаг шүү дээ тийм үү? Моторын тосыг солихгүй явж байгаад гэдэг юм уу? Тий удааснасаа болоод энэ айгүй одоо хурдан мотор жилэгдэх барих те иймэрхүү болоо сүүлдээ моторын хөдөлгүүрийн маш том засвар руу орох тийм үндэс байдаг юм аа. Тийм учраас энэ хөдөлгүүрийн тос, хороопны тос гэдэг юм уу, явхад ангиныхаа энэ шингэнүүд, цэгэн тослогоонууд гэдэг юм гээд техник үйлчлэгээ талаасаа яг цаг тухай үед нь мэрэгжлийн засваруудад хандаад дээр нь юуны техник үйлчлэгээний анхны үзлэг гэж байж ш тийм үү? Хаасаагүй л одоо ингээд байж байгаа. Бүгдийг сайхан үзүүлж харуулад ингээд явал таны машин маш хэрэгтэй зүйл шүү гэж бид хоёрын зүгээс одоо уриалж байна. Гиснээс одоо техник үйлчлэгээ би докторт одоо ажиллаж байх үед тухайн үед Suzuki Jimny гэдэг машинтай нэг ах орж ирж байсан байхгүй. Мотор нь зогцсон. Зуурсан ингээд орж ирж байсан. Тэр яагаад тэгээд мотор нь зуурсан бэ гэхээр Suzuki-г болохоор Монголд нөгөө Bridge гэдэг групп борлуулдаг штэ. Bridge-с цоошин машин авангуудаа ах уу ерөөдөө нөгөө шинэ машин учраас одоо тос мосын сольдог байх гэсэн тийм өөрөө нэг ойлголттой. Тэрийг одоо тосыг ингээд 5000 км яваад юм эсвэл хавартаа намартаа сольдог гэдгийг мэдэхгүйгээр 3 жил ерөөсөө огт техник үйлчлэг хийгээгүй яваад мотор нь зогцсон байсан. Наадах чи харин өстой бас л нэрээ хинэггүй хэтараа хинэггүй жолооч шүү те. Тэгээ нөгөө нэг мотор нь зуурцсан доотлын хүсийн онгоолгоод үсгэр нөгөө тос чи өөрөө тусахгүй юм шиг. Бүр жилийн шиг ингээ болчихсон. Ухаад гарч байгаа штэ. Тэр чи өөрөө ингээд ямар ч тослох чанараа алдчихгууд чинь тэр чи өөр хал дүүсээд моторын хөдлүүр чи хал дүүснэ. Тэгээ бүр нөгөө стүүж шиг болцсон. Стүүж шиг болоод нөгөө доторх нөгөө гилз юмны ханаар тос дамжуулах ханаараа ингээд ийм одоо нагаар үсгээд бүр ингээд хосон гоц. Одоо ерөнхийдөө хөдлүүр тосоо байнга сольдоггүй хөдлүүрийг одоо эвдрэл үүсцэн хөдлүүрийг задлахад харахад бол ингээд битүү нагаар тэр нагаар нь өөр юм баг сайн шухуу юм нагаартай болсон байна. Тэр нь өөрөө техник үйлчлэгээ дотоо буюу одоо жилдээ нэг зарим нөхцөлд бол жилдээ баг солихгүй ингээд. Одоо ингээд нөгөө амар том Японоос нэг юм сайн тос хийчлээ гэж тийм сайн тос хийчлээ. Наадах чи одоо ерөөсөө баг 10,000 км явна гэсэн байт. Нөгөө 10,000 км-ийг чинь яг километрээр нь явахаар 2-3 жил явах хэмжээний нөгөө нэг ажил гэрээ хоёрын хооронд ундаг одоо манай монголчууд болвол тийм үстэй. Хүүхдээ цэлгээс авдаг ажил гэрээ хоёроо нэгэд уншвал өдөрт нэг 30-40 км явдаг машин 10,000 км хэдэн жил явах вэ? Тийм шүү. Одоо Монголд Улаанбаатарт бол зам бол ер нь явахгүй шүү дээ. Тийм шүү. Хөөш моцог арлж чинь. Нөгөө хоол маань бүр төлөгдөөд баларч ийн үгүй юу? Ахын яач наадаш 2-5 байгаа ахын дөө. Хоол яач. Алгүй.
Цаага. Чи Би босоод яах. яг ингэж ярихаар бас ам цангад юм байна шүү те. Маш. Вау. За. За, юу ихэлсэн мө? Явах юм уу? За ингээд манай өдрийн хоол бид хоёр одоо юу гэдэг нь рестораны тийм гоё мой хоол моолууд байхгүй шүү дээ. Бид нар шиг яг ажлын байран дээр байж байгаа. Өдрийнхөө хоолыг ингээд яг өөрсдөө хийгээд идчихдэг. Ингээд байж байна. Бас гадуур бид нар ч одоо бас нэг 40 гарчгаар гэдэг юм уу да. Бонсны хоол мол идчихүүс холоод модоод өвдөн шингэлт мэнгэлт модод. За тэгээд яг тэгээд сайхан адууны махтай гоё цувь хийсэн байна. Манай Жак бүтээргээд хамтраал одоо хоолоо игээд ингээд хоол маань ирж байна. Өдрийн цаанда ер нь инженерүүдээ гихэлтгүү эрчүүд минь ээ өдрийнхөө цаг заавал уу чившээрээ дээр нь өөртөө эрэхтэй халь болох өөрөө гараараа хийгээд гэдэг юм уу те. Одоо энэ ресторан Once-ны гэдэг юм уу бэлэн хоолуудыг битгий их хідэрээ гэж та бүхэндээ уриалъя. Яг хоол идчихв. Өрүүлсэн байна шүү дээ. Бид нар ч бас одоо ингээд залуу одоо юм залууч байх одоо залуугаараа л байна. Ер нь өдрийн хоолыг бас сайн идсэн шүү. Одоо ч бүр энэ хоолноос сэтэргээж байж тээ тийм үү? Одоо энэ сүүлийн машинууд одоо хороопон хөвчлэн хамгийн доотлолтой 6 араа тэгэл дээшиг бүр 10 араатай болсон шүү дээ. Энэ өөрөө одоо хороопон дотор 6 араа байсан бол 10 араа болгонгод энэ өөрөө диск ч өөрөө жижигрээд. Ийм том 6 диск бол зузаан байсан бол 10 диск багтаахын тулд баг зэрэг нэг орон зайгийн хэмнэлүүднээс баг ийм жижиг хийж байгаа байхгүй. Дискнүүд нь жаахан жижиг болоод гэсэн үг шүү дээ. Тэнгүүт нь энэ өөрөө одоо сүүлийн 300 шид юм уу те. Ийм машинуудын хороп нь маш одоо их хүчилж болохгүй болчихсон. Тэрнээс ахуулаад ер нь диск шатах магадaltaй. Тийм болохоор тийм машинуудын тосыг үл ерөөдөө одоо хоропны хувьд бол энэ 80,000 км гэдэг үйлдвэрийн заалт байдаг бол одоо Монголд бол 40,000 км буюу 2 жил гэж ярьдیں۔ Тэгэнгүүт сүүлийн машинууд дээр бол ерөөдөө хөдөө гадаа яваад их ачаал үүсгэсэн бол тосоо мэргэжлийн засварын газар нь ирээд байн шалгуулж явах хэрэгтэй байхгүй. Ер нь бол заавал тэр километрийг гүйцэх албатай болно. Заавалхан тийм. Монголын өөрөө хүндрүүлсэн байгалийн цаг угаар уур амьсгал дээрээс нь зам харахгүй тий. Бүх юмны асуудал одоо ийм хүндрүүлсэн тийм асуудалтай учраас хөдөө гадаа одоо нэг тойроод 2000 км ч юм уу 3000 км ч юм уу ингээд шорон замаар уулдаваагүй ингээд яваад ингээд жаахан ачаал нөгөөд ирцэн бол шууд мэргэжлийн засварын газар нь хандаад хоропны төсөө шалгуулъя ч гэдэг юм те. Хөдөлгөөний үзүүлчих. Одоо хоропын тос яагаад харалдаг? Одоо ингээ хар болцсон байна сервисээр соёлно гэдэг шүү дээ. Яагаад харалдаг вэ гэхээр тэр тэн дотор байгаа дискнүүд ч өөр маш их өндөр ачаал үүсээд ингээд гол зууралдахгүй ингээ гулгаад одоо халтарч ийн гэсэн үг шүү дээ. Тэгээд эргэлт үүснээсээ нөгөө диск ч өөрөө нэг одоо бүтцэн бол нэг төмөр нэг ийм цаасан нэг төмөр нэг цаасан ингээд ийм олон диск байж байгаа шүү дээ. Тэр чинь өөрөө төмөрн дээр ингээд хийргээд шатааддаг байхгүй өндөр эргэлтээр. Тэгин гол тэр төмөрний ерөнхийдөө бал гараад төмөрийн бал дээрээс нь цаасан шатсан. Шатсан чинь нийлээд ингээд одоо хоропныхны тосыг ингээд бохирдуулаад тосч чанаргүй болгочдөг. Тэгин бол тэрнээс ахуулаад хороп гэдэг маш том эвдрэлүүдийг гаргаж байна гэсэн. Энэ одоо үгийн бохирдсон байгаа үед нь энэ үед нь та хоропныхоо тосыг солиод гэдэг юм техник үйлчлэгэнд нь орчих юм бол энэ дараагийн том эвдэрлээс зайсхий чаднаа. За. Өгөрцөө. Нөгөө инженерүүдийн үдийн цай гэдэг блог маань инженерүүдийн нөгөө мукбанк болчиход энэ та хоёр багийн идэж өгч байна гэд.
Тэгэхээр техник үйлчлэгийг энэ төр цаг тухайд нь хийж бай. Хөдөө гадаа явах гэж байгаа бол нь машиныхаа бүрэн бүтэн байдгийг нэг заавал шалгуулчаараа тийм үү? Тэ? Ядаж тосон дондарч юу, тэ? Агаар шүүгч нь хэр байна гэдг юм уу? Ер нь хамгийн гол зүйл явах хэд анги буюу эргүүлээд доогороо дуурж байгаа барьж байгаа тоонхны систем наклаад гэдэг юм уу тийм үү? Иймэрхүү юмнуудаа маш одоо өөртөө ихтэй байдлаар өөртөө өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангаж энэ бүх зүйлийг үзүүлчихэд хөдөө гарчиж ивэл тийм заавал тосоо солиулах барих та биш. Тийм ер нь аюулгүй байдлынхаа үүднээс тийм үү? Гиснээс ер нь одоо Land 200 Lexus 5 одоо 600 ч юм уу те 570 ч юм уу за G ч юм уу дөрөв майждаг. Одоо машинууд ч ерөөхдөө л нөгөө оффроуд буюу туулах чадвар сайтай гэж бид нар үзээд ерөөхдөө хөвчлэн хөдөө одоо хэрэгэлдэг штеп. Тэгэнгүүт энэ өөрөө бүр яг тулцсан оффроуд машин биш байдаг байхгүй. Тэнгүүт ч манайхан ч нөгөө нэг автомат хоровтой машиныг за энэ өөрөө ийм моторын хүчин чадлыг хараад энэ 5000 гэлмэд одоо 5000 5700 6000 мотортой ч гэдэм моторынхаа чадалт ингээд одоо эрдээс ч гэдэм үү энэ үл өөрөө энийг үр асуудалгүй давах хэвээр энэ шалбакаар энэ шавраар асуудалгүй гарах хэвээр гэж бодсон байдаг. Тэгэнгүүт жолооч нар маань ямар ч тийм одоо нэмэлт одоо хөндрүүлэгч моос зал одоо хөндрүүлэлт залахгүйгээр шууд тэр чигт нь ороод ингээд зүтгүүлэл хоров бойддаг байхгүй. Тэр нөхцөлд бол одоо ийм шаварч юм уу шавхач юм уу ингээд ийм дугуунд ингээд эсэргүүцэл үзүүлсэн тийм хүнд нөхцлөөр явах гэж байгаа бол аль болох дөрөв ээлөө буюу одоо хөндрүүлэгч зайлшгүй залах хэрэгтэй. Тэр нь өөрөө хөндрүүлэгч гэдэг зүйл маань одоо мотороос гараад хороп руу эргүүлээд дугуугаа эргүүлж байгаа шүү дээ. Одоо юу ч юм хоровч өөрөө. Тэнгүүт хөндрүүлэгч маань өөрөө давхар нэг араагаар дамжаад энэ дээр ирж байгаа нэрчи одоо чадлыг жоохон шууд хоропонд юунд бүксэнд өгөх биш тийм үү? Тий. Давхар дунд нь сааруулаад одоо ерөөхдөө ачаал энэ хоропонд ирж байгаа ачааллыг л бууруулах зорилготой. Тийм учраас хөндрүүлэгчийг маш сайн хөвшөөрэй гэжтэй байна. Хэлж байна тийм үү? Тий. Тэгэхгүй бол одоо ч угаасаа ер нь цагаан сар болж байна. Тий. Хүн болгонд хөдөө гадаа явна тийм үү? Энэ үед тэгэл шууд нөгөө дийдэр тавиад явчихж байгаа шүү дээ. Машин чи өөрөө түрүүийг бодвол одоо ингээл араасаа сольдөггүй тий. Ганц одоо сүүлийн үед бол бүр ингээл коноптой болчихлоо шүү дээ. Нэг конопон дээр дараал ингээл явчихдаг. Тэр үед бол ингээд заавалхан замынхаа нөхцөл байдлаас хамаарат ерөөхдөө тухайн үедээ хэрэглэх ёстой зүйлийг хэрэглээд ингээд хэвшүүл одоо таны машин эвдрэл багтай байх магадлал чинь улам бүр өсөх болно гэж зөвлөе. Зөв. Сая битэр дээр нэг 200 орж ирж байна, 150 орж ирж байна тийм үү? Мотохороп бас анслаад ингээд гаргаад явууллаа. Тэгээд эндээсээ ерөөдөө үнслээд иймэрхүү зөвлөгөө манай инженер Жак маань өгж явах шиг байна. Одоо угаасаа ер нь одоо ингээд энэ цагаан ногоон сар болж байна. Хүн болгонд хөдөө гадаа явна тийм үү? Тэгэхээр эхний ээлж машиныхаа бүрэн бүтэн байдлыг та бүхэн маань шалгуулаарай. Өөрийнхөө бөгөөд гэр бүлийнхаа эрсдэлгүй одоо тийм аюулгүй байдлыг бүрэн хангаж та бүхэн хөдөө орон нутаг тийм орон нутгаа анзаарч ахмад буурдууд анзаарч золголт хийх баха. Тэгээд дээр нь гиснээс нөгөө дээр юу яачих юм? Нэг зүйл нэг жолооч нартай хандаад нэг гэрлийн талаар бас байгаа. Харин яг тэр чинь би ярих гэдэг. Энэ хөдөө орон нутаг зорчиж байгаа эрхэм жолооч нараа манай энэ блогийг үзэж байгаа хүмүүсээ одоо юу жолооч биш юм аа гэхэд машин суугаад явж байгаа хүн таач гэсэн энэ шаардлагыг тавиарай гэж би бүхнээс хүсье. Яг машины хойно бүксэн дээр тулж ирчээд холоо хасаагаад ингээд нэг юм цуваанд явж байгаа ардын машин ингээд явж байгаа. Холоо хасаа тэр цуваанд явмааргүй байна. Бүгдээрээ уртлын машин гэрлээ шивж хажуугаар машин төгөөдрөө бүгд ингээд шилжээ шивжүүлээ явдаг. Тэгээ өнгөрөнгүүт нь урдаа машинтай байсан ч гэсэн шууд холоо татдаг. Энийгээ болчооч ээ. Таны машин та нэг тэр одоо уртлын машинаас 50 м-ийн зайд явж ивэл тэр ойрын гэрэл чинь хангалттай тэр авч гэрдтүүлээд явчихнаа. Нэгдүгээр. Хоёрдугаар таны хамгийн урд яваа машин чинь холын гэрлээд усгаад явчихж байгаа бол зам харгуу саад дотгорыг та бүхний гэрэл нь хараа явчихд болдгийм аа. Яг жолоо бариад ингэж явж хахад холын гэрлээд тусахчаар тий. Хөө яг бүхэл үдэ тусахаар энэ нөгөө голын тойл яаж байгаа нөгөө жолооч яг нөгөө
бүх саадаа өөрөө харж байгаа учраас жолооч нь маш хүндрэлтэй нэгдүгээр нүд ядархаас гадна урдаас янз янзын саадууд орж иж байхад энэ гялвцсан нүд чинь бас та хэдий тэр машины урдаас холын гэрлээ тусгаагүй байсан ч хойноос тусгаж байгаа тохиолдолд урд яваа машин чинь маш хэрсэлтэй байдалд явдгийн шүү. Энэ бүхнийг манай жолооч нар маань сайн одоо оюун ухаанда тумгаан бодороо гэж юу одоо хүсье. Одоо энэ хоошоо гараад улаан өдрөө гараад те Орсын нутг руу явах тийм үстэй. Баг хол хэрэгэлдэг. Хол ашиглахгүй шүү дээ. Ерөөсө бүхний улаан машины улааны бүхний гэрэл харагдчихл байгаа бол ойр дээр ингээ явчихдаг. Манайхан би бас гэж бодод. Манайхан яг тэр одоо орчинд уу тийм газар нь яваад эхлэхээр яг ингээд ойр дээрээ тавиал ингээл явчихдаг. Тэгэхээр бид нар бол жаахан хоорондоо биендээ барьцаад байд юм болов уу гэж би боддог байхгүй. Гүйл дээр нь за тэгж байгаа ч хүмүүс байгаа. Гэхдээ миний бодлоор бол яг Монгол улсын замын хөдөлгөөн бөгөөд энэ Орос улбаны улсын замын хөдөлгөөн хоёрд болуулна. Дөрмийн хувьд бол адилхан шүү дээ. Хол ойроо шилжүүлэх барих юм дээр тийм үстэй. А зүгээр Монгол бол арай Оросоос илүү нөгөө зам руу мал энэ төр орж ирэх өндөр магадлалтай учраас яг холын гэрлээ түлхээд байнга түлхээд явдаг. Гэхдээ машины ард явж байгаа тохиолдолд бол битгий холын гэрлээ түлхээч л гэж үзмээр байгаа байхгүй. За нэг дээр нь бас одоо манай жолооч нар урдаас маш өндөр хурц тусгалтай тийм лед гэрлүүд стандарт бус гэрлүүд Ингүү одоо ерөөсөө гэрэлний дайн шиг яваад байгаа байхгүй тий. Одоо яг дайн болчиход байна шүү дээ. Гэрлээрээ нэг бивнээс илүү гарах гэсэн. Би өөрөө нэг юм стандарт гэрэлтэй хөдөө их явдаг бол за нэг явна хоёр явна за боли нөгөө тодын аваад хийе гэмт тийм болчиход байгаа байхгүй. Тэгэхээр би эндээ бас хүндэлтэй харц одоо хүндэлтэй хандах хэрэгтэй байна тий. Аюулгүй байдлын бүх юм стандартын дагуу хэрэглэмээр. Одоо доотлын нөгөө хормон дээр гүфрэн дээр байгаа гэрэл жолоогийн гэрэл чинь өөрөө жолоогийн гэрэл буюу хүндрүүлсэн нөхцөл ашиглах гэрэл байхгүй. Ихэвчлэн шар тусгалтай гэрэл байдаг. Одоо нөгөө мантай их цас орцсон бороотой ирж нөгөө харагдах болчдөг шнэ. Хугарал үсээд. Тэр нөхцөл тэрэг чинь яг нөгөө замаа яг зам дээр ингэж ойрын харж явах хэрэгтэй шүү дээ. Бэчэлдээ яг энэ юун дээр блог дээр юм хийгээ байж явах чинь залгаад хажуугаар орж ирээд штэ надад чи дуун. Түрүү болчихгүй юм уу? Гэхдээ энэ чи анхных болохоор чи шууд хийж чадахгүй штэ. Үзээ за энэ дээр алдаа гарцсан байна гэд. Бэж. Охин охноор яа. Тэр нөгөө саний гэрэл ярьж байсан тэр нөгөө гүприйн нэмэлт гэрлүүд байгаа шүү дээ. Тэрэн дээр нөгөө манайхан чинь нөгөө хол тавьдаг тэр нөгөө айхтар хурц гэрлүүдээ доотлын одоо нэмэлтэн дээрээ тавиад байна. Тэр нь өөрөө нөгөө маш өндөр юм жолоон тусгалтай учраас тэр чигтэн нөгөө тэр арын цайр маань өөрөө ингээд өргөн тусгалтай өргөн тусгалтай нөгөө зам дээр тусдаг юм цайр байж байгаа ш тийм үү? Өргөн тусгалтай. Тэрийг чинь маш тодор өгчөнгүүд чинь ямар ч тэр холын гэрлээ шилжүүлээд ямар ч нэмэргүүл очиж байгаа юм л да. Яг эсрэг урсгалаас ирж байгаа машинд бол амар ингээд төвхтэй зарим өсөлтүүлээд ингээд зураг дараал явж штэ. Спичиг асаа. Одоо яг энэ дээр одоо манай тээврийн цагдаагийн албад манай буюу замын цагдаагийн зандаа маань нөгөө аян явуулаад энэ доотын нэмэлт гэрлэн дээр байгаа тэр лед гэрлүүдийг мөн холын гэрлэн дээр хурцлаа гэрлүүдийг одоо болиулах, хурааж авах одоо иймэрхүү арга хэмжээнүүд их явуулж байгаа. Энэ дээр бол одоо инженер хувийн хүний одоо хуваас гэдэг юм уу мөн зүгээр яг л адилхан мэдээлэл зорчигчийн хуваар ч гэсэн зоёр гараа өргөөд 100% дэмжиж байгаа. Тэг үнэхээр та бүгдээ маань энэ ард иргэдэд аюулгүйж орчуулах энэ одоо үйлсд болвол нэр үнэхээр яг автын инженерүүд маань одоо яг автын талын энэ хөмсүүд маань бас тий зүгээр мөнгө улаан нүд цагаан гэдэг шиг янз бүрийн тод гэрэл хийж өгөхөөсөө илүү бас энэ аюулгүй байдлыг ботсон үгээс маш гоё зөвлөгөөнүүдийг бас өгөөд яваарай гэж та бүхнээсээ одоо хүсэж байна. Мэргэжлэгт инженерүүдээ тий стандартынхаа дагуу стандартыг маш одоо чамбай мөрддөг баймаар байна. Тий. Үнэхээр жолоогийн гэрэл гэдэг бол байгалийн өндрүүлсэн нөхцөлтэй. Жак инженерийн ярьж байгаагаар яг энэ зам дээр ингэж өргөн тусгалаар тусгаж одоо байгалийн өндрүүлсэн нөхцөл ажиллах ёстой гэрэл дээр шулуун тусгалтай буюу тэр айгүй хүчтэй лед лампуудыг битгий хийгээрэй гэж та бүхнээсээ хүсэж байна. Мөн автомашин хэрэглэгч жолооч та бүхэн маань
Үнэхээр ойрын гэрлэн дээр бол намаагүй. Юу ч өөрөө цаанаасаа шидэж байгаа цайрны шидэлт тусгалын өөрийнх нь өнцөг гэдэг чинь өөр хугаралтай байдаг учраас ойрын гэрлэн дээр бол лед гэрлүүд энэ төр тод гэрлүүд бол угаасаа үйлдвэрлэгчээс хүртэл одоо лед гэрэлтэй, HID гэрэлтэй машинууд одоо маш их гарч байгаа ш тийм үү? Холын гэрэл нь бол арай өөр байдгийн шүү. Тийм үү? Холын гэрэлтэй. Ялангуяа одоо буруу хөрвүүлтэй машин дээр бол хорц гэрэл тавьчихад бол маш хэцүү. Нөгөө зурж байгаа тал чинь царгууд тусдаг байхгүй амар шүү. Зөв хөрвүүлтэй машин одоо ялангуяа он залуу одоо зөв хөрвүүлтэй машинууд бол холын гэрэл нь маш хурц байж байгаад ойр дээр татангууд ингээд ямар ч гэрэлгүй юм шиг ямар ч төвгүй ингээ гоё зүрээ явчихдаг. Мөн холын гэрэлтэй байлаа гэхэд нөгөө урдаас машин ирэнгуут чинь доошоо өнцгөрөө бүр тийм үү? Холын гэрэлний хүртэл хүн жолооч нүдэнд тусахгүйгээр наан шидэж идэг юм. Одоо ингээд та бүхэн хан руу ингээд тусгаад ингээд гэрлээ хасаа гарахаар яг нөгөө эдлийн гэрэл чинь ингээд дээш ингэсэн юутай байдаг ш тийм үү? Тусгал нь өөрт хоёр өөр энэ төр байдаг шүү. Тэгээд одоо манай бас энэ гэрэл лампны чиглэлээр үйл ажиллагаа хийж байгаа зарим нэгэн сервисүүд бай тээ. Яг одоо буруу хөрвүүлтэй машиныг хүртэл бас ингээд нөгөө гэрлийн тусгалыг яг өөрчилж өгж байгаа, стандартын болгож өгж байгаа. Тэгээд энэ бүх зүйл бас маш зөв. Маш зөв ийм одоо үйлчлэг үзүүлж байгаа газар бас байгаа шүү. Тэгээд эрхэм жолооч нараа та бүхэн манаас нэг бие бинийгээ хүндлээ замынхаа хөдөлгөөнд бас соёлтой оролцоорой. Гэрлээ хурц болгож болно гэдэг юм уу тийм үү? Одоо ингээд ахтар нэгэнтэйгээ өрсөлдсөн байдалтай бити ингэж гэрлээ тодруулаач таны машин стандартынхаа дагуу та өөрөө Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмээ бариад гэдэг юм уу тийм? Ингээд оролцоход стандарттайгаа оролцоход угаасаа тэр замын одоо хурдаа бариад явж хахад саад ороод ирлээ гэхэд тийм үстэй. Таны гэрлэнд орж ирнэ. Тэр бол ерөөс ямар ч асуудал байхгүй шүү гэдгийг одоо эрхэм жолооч нарт одоо уриалж хэлье. Тийм үү? Мөн бас нэг одоо үдэ гадаа явж байгаа юм хүмүүсүүдэд бас нэг зориулаад бас нэг одоо нэг санал байна. Нөгөө хоёр усталтай замаар одоо зорчиж сурмаар байна монголчуудаа гэж одоо уриалъя. Тийм одоо дархны зам байна, налахын зам байна, нисхрөө бүдэг замнууд байна тий. Одоо ингээд хоёр усталтай замаар одоо ингээд нэгдүгээр игнэгээрээ удаан зорчиж байгаа машинууд нэгдүгээр игнэгээрээ яваад хоёрдугаар игнэгээ суллаад яваач гэж одоо хүсье. Яаралтай хурдан гэдэг юм уу шуурхаа явж байгаа хүмүүсүүд нь хоёрдугаар игнэгээрээ гүйц төрүүлээд тий. Шуурхаач гэлтгүй. Ерөнхийдөө одоо ингээд хоёрдугаар игнэнд нөхдүүд ингээ харж яхад бол хоёрдугаар игнэнд ингээ мөлхөөд нь штэ. Тий. 50 км/цаг хүртэл 60 км/цаг хүртэл ингээд шулуун замд гарчаад ингээ хоёрдугаар игнэгээр ингээ яваад байдаг. Тэгэхээр энэгээр нь гүйц төрүүлэх үү яах вэ? Буруу гүйц төрүүлэх үү? Монголын замын хөдөлгөөний дүрм чинь өөрөө зөв талаар нь буюу хоёрдугаар игнэгээр гүйц төрүүлэх замын хөдөлгөөнтэй дүрмтэй шүү дээ тийм үү? Одоо энэ шулуун туус зам чинь өөрөө хоёр игнэтэй байхад чинь байгаа нөхцөлд одоо автомашины чинь юм сэргэлттэй байгаа шүү дээ. Тэр нөхцөлд бол гүйц төрүүллээ нэг рүү орлоо. Тийм. Энэ хоёрдугаар игнэ бол заашгүй ингээд юм сул байж их хэвээр. Юу л зүгээр. Одоо манай энэ налахын зам байна. Манай одоо энэ урдаас нөгөө том тэрэгнүүд нөгөө карго ачаа зөөж байгаа хүмүүсүүд байна. Нийсний карьераа янз янзын зөөж байгаа ховоо сонсмоолууд байна. Бүгдээрээ ингээд хоёрдугаар игнэгээр ингээд орж ирэл мөлөгчдөг. Тэгээд хажуу талд нэг машин зэрэгцээд явчих юм бол тэгээд араасаа ерөөсөө алдарт уяач. Алдарт уяач зүгээрээс араасаа ерөөсөө баахан хөдөлгөөн морьттой. Явж идэг ч тэгээд тийм тал дээр манайхан одоо ерөөдөө соёлжмаар байна. Одоо бид нар чинь автомашин хэрэглээд одоо нэг бараг 30 жилийн өр үтчлээ гэхэд одоо хаашаа. Тэгтэл ер нь энэ замын хөдөлгөөний дүрм, энэ автомашины, энэ замын хөдөлгөөний төгжрөл тий. Энэ бүх зүйл чинь л одоо ерөөхдөө энэ замын хөдөлгөөнийхөө дүрмийг л баримтлаад бүх зүйл чинь хамгийн эцсийн дүүн нь юу юм бэ гэхээр бид одоо ямар ч осол авааргүй зорчих. Хин үүднээс л ийм дүрм жорон бүх юм байж байгаа шүү дээ. Тэр нь тий одоо энэ уул зур нэвтрэх хурд нэтэр гэл одоо за энийг айхтар нуршаад яах вэ? Ер нь бол нэг иймэрхүү хоёр зүйлийг одоо гэрэл игнэ барай зөв эзлэх гэдэг энэ хоёр зүйлийг одоо хальтай одоо хэлэхгүй болохгүй байна. Нэгдүгээр хоёрдугаар уриалж байна та бүхэндээ тийм үү? За дараагийн нэг зүйлийг инженер Жакас асуумаар санагдаад байна л да. Энэ одоо миний л зүгээр бодол шүү. Тийм ээ. Улаанбаатар хотын энэ замын хөдөлгөөнд одоо оролцож байгаа жолооч нар ингэдэг штэ. Нэг тийм 100 тэд итгэх хэвээр тэр гэл нэг тий.
одоо минийх 100 одоо 20 дээд байна. Бүрөөс мөрөөс үт юм шүү дээ. Бараг 30 үйлдвэрлэгчээс заасан заалтыг заалтыг яриад байдаг шүү дээ. Миний бодлоор бол ерөөсөө энэ нэг Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд энэ төгжрийн тул ерөөсөө километрээр ярихгүй зүгээр бараг нэг мут цагаар л ярьчмаар санагдаад байхгүй надад. 2 цаг төгжрийн зам дээр зогсчихвол ч одоо үгүй тэр бензин машин унтраагүй бол бензин ижил таараа шүү дээ тийм үү? Ямар ч юм шиг. Ямар ч машин одоо унтраагүй одоо див буюу хөдөлгөөнд оролцож байгаа аран дээр явж байгаа нөхцөлд бол борсонкны зацалт нь өндөрсөд ингээд явж идэг. Тийм болохоор ерөнхийдөө л бензин ерөнхийдөө зарцуулаад явж байгаа гэсэн. 20 минут төгжирэхэд бид одоо эд тачаал үеэр яг 200 м л явна шүү дээ. Бараг л 200 зүрх юм уу? Тэнгүүт нэг уул зур дээр л 30 м болчихдаг шүү дээ заримдаа. Шулуун гараад 20 минут явахад яг баг 20 км явна шүү дээ. Энд чинь өөрөө зөв тооцоол гарч ирнэ. Хотын нөхцөлд бол одоо 100 хэд гэсэн багцаа бол байхгүй. 100 машин баг 100 хэдэн. Төгжрээ зогсож байна. Төгжрээ зогсно. Нэгдүгээрт, хоёрдугаарт өвлийн нөхцөл фара тавиад ингээд олон дахин асааж унтраагаад одоо жишээ нь ажилдаа явдаг хүмүүс ингээд пүрүстэй мөртлөө минийх одоо ингээд 100-аа 6 иддэг ус машин ч одоо 14 идэд байна, 18 идэд байна, 20 идэд байна гэж юм ярьдаг тий. Энэ өөрөө юуны шалтгаалдаг вэ гэхээр өглөө машин асаангууд одоо түвшний зарцалт одоо борсонкны цацалт нь нэмэгдээд нэг дахин илүү ингэж одоо түвшний цацж өгдөг байхгүй. Түвш гэдэг нь одоо бензин хөдөлгөөртэй бол бензинээр гэж. Бензинээ одоо илүү зарцуулж гин гэсэн үг. Хадлаа. Тэр нь өөрөө нэг ойролцоогоор нэг 10 минут тий. 10 минут ингээд үргэлжилдэг. Тэгээ буцаад халаад ирэхээр нормал бензин зарцуулалт нь. Ер нь бол нөгөө миллисекунд дээрээ борцоо цацж байгаа шүү дээ тийм үү? Тэгэхээр тэр чинь нэг дахин за зүгээр халдсан машин зүгээр ингээд нормалаа зогсож явахдаа бол нэг 2.1-ээс нь 2.6 миллисекундээр заадаг бол яг хүүтэн тасахад бол нэг 3.8 4 шахуу зааж байгаа шүү дээ тийм үү? Тэгэхээр чинь эн чинь өрөөсөө нэг дахин одоо өндөр хүүтэн тасж байгаа машин өндөр цацж байгаа нэгдүгээр шүү дээ. Энд чинь өөрөө ингээд давтамжаар буюу одоо би гэрээсээ гарлаа ажил нь ойрхон бол ажил дээр ирээ зогслоо орлоо ажиллаа амжуулж хагаад 20 минут ч бай 30 минут ч бай болчиход гараад ирэхэд бол хөдөлгүүрч ахаад хөрч гисэн байж тийм шүү дээ. Гадаа чинь ахаал халаахын тулд ахаал илүү зарцуулаад явна. Энэ болгонд чинь ингээд километр дээр ингээд бодоод үзэхээр юу гэдэг вэ? Илүү ингээд одоо 30 40 ийдсэн юм шиг ингээд санагтаад явчих гэсэн. Энгийн үгээр ойлгуулах юм бол одоо ерөөхдөө хоолны албаар готгож исэн бол шанагдчих гэсэн үг шүү дээ. Тийш нэг дахин илүү л одоо борсонко энэ нүүрж гэж байгаа цаг хугацаанд ингээд автомжтой яваад ирэхээр маш их хидж байгаа нь эцсийн дүндээ одоо бид нар чинь нөгөө нэг багцаагаа гаргахын тулд 100 км яваал тэрийг хэмжиж байгаа учраас тэгж гарч ирж байгаа. Зөв. Тэгэхээр эрхэм жолооч нар маань машин маань өвөл одоо идээд байна гэдэг юм уу хотын төгжрээнд те хотод хэд идэж гин шулуунда хэд иддэг энэ төр гэдэг яриа бол бас жоо өрөөсгөл юм аа тийм үү? Яг үнэхээр одоо ямар нэгэн байдлаар агаар холимгийн харьцаа нь алдагдсан ч юм уу те одоо сканер компьютер дээр одоо баяа одоо холимыг заасан ч юм уу те энэ нөхцөлд бол яалтчгүй энэ машин бензиний эдэлт нь нэмэгдэн энэ нөгөө маш цахилгаан хөдөлгүүрийн электрон систем буюу одоо яндангийн даачигч гэдэг юм те одоо яндангийн даачиг гэснээс одоо бүрүүснүүдийн янданг ингээд одоо өндрүүнээр авч нэгэ зарчихж штэ. Энэ өөрөө хорд утаагаа шүүхгүй нэг юм фильтргүй болсон хөдөлгүүр бол яг бас нөгөө норматив дээр одоо гоё бензин эдэлт нь яг бага байна. Зүг ингээд зохистой хэмжээнд байж чаддаггүй. Энэ өөрөө тэгж угаасаа яндангийн нөгөө даачиг нь яндан байхгүй ч яндангийн даачиг алдаа заангууч манайх ч нэг юм нэг болт өндөрлөө те. Тэг яндангийн даачгийг бүр яндангийн хөндөгөөс наашаа суулаач байгаа шүү дээ. Тий, катализатор буюу нүүрсэн янда энэ ч өөрөө хорд утааг одоо шүүх зорилттой нэг юм нарийн фильтр байдаг. Тэр фильтрийг авчгаар тэр фильтр чи банк 1 буюу яндангийн даачиг чинь 2 даачиг байж байгаа шүү дээ. Банк 1, банк 2 гэдэг. Банк 1 нь бол одоо шатсан агаар одоо холимгийг мэдээллээд борсонка нээж хаахаа шийдэж байгаа. Эксэх багсгаа шийдэж байгаа. Тэр шүүлтүүрээр дамжаа гараад ирсэн дахиад банк 2 хэмжээд банк 2 хэмжингүүд чинь банк 2 дээр чинь эн чинь өөрөө яагаад ингэж гараад байгаа юм бэ?
эн чинь болохгүй шүү дээ гээд компьютер руу сигнал өгөөд ингээд чек хасаадаг. Дээрээс нь ингээд хөдөлгүүрийн одоо бензин зарцуулалтыг бол маш их одоо ямар ч тооцоогүйгээр явуулах тийм одоо боломжтой гэсэн. Хойш нь одоо нөгөө өрн төсгөөд болтын янданга техник болт гэдэг одоо бүр нэрлэлцтэй манайхан ч одоо тэр мэдрэлгүй болгоч. Мэдрэлгүй болгох чинь гэсэн үг шүү. Тэгэхээр чин тэгээд тэр чин чек нь асахгүй гэдэг юм. Иймэрхүү болгоцсон брусууд гэдэг юм уу, хибрид янз янзын одоо ерөөдөө машинууд болуулна. Таны машин яг үр дүрийн заасан дээр тийм нормалаараа болуулсан бензинээс идэхгүй шүү, илүү идэж байгаа шүү гэдгийг одоо анхааруулж их тохиолдолд зүгээр машинд бол одоо ямар нэгэн чик хасаад ч юм уу те илт их хитээ ч юм уу одоо янз бүрийн одоо эсэлт хүнэр гараад бол бүр одоо ойлгомжтой байдаг штэ. Тийм өмхий бүр айгүй тийм өмхий үнэртэй даа тулгуур шаталтай ба даа. Энэ нөхцөлд бол хэрэглэгчд маань ерөөхдөө мэрэгжлийн автосервис тандаад одоо хөдөлгүүрээр дагансан ч гэдэм үү компьютер онцлогоо хийлгээд эхний ээлжинд хийлгээд ямар алдаа гарч ин те. Энэ болгоныг хийлгэхгүйгээр манайхан одоо энэ Facebook сошиал дээр за минийх ингэж байна ийм үнэр үнэртэй байна ч гэдэм үү эсвэл ийм алдаа заачлаа гэж чекний ийм гарчлаа энэ яах вэ гэдэг ингээд нэг тодорхой корона ундаг бол короныхоо групп дээр за тэгэл 100 ундаг бол 200 ундаг бол ингээд тухайн групп дээр ингээд тавьчихдаг. Тэнгүү чинь ингээд нөгөө энд хэрэглэгчд маань наа чин тэрэндээ байдэн штэ гэд ингээд яг өөрт тохиолдсон кейсээ ингээд хилдэг. Тэрээс одоо компьютер одоо онцлогоо хийхэд автомашины одоо чек асгах ч маш олон шалтгаан байгаа. Хэдэн шалтгаан байж байгаа байхгүй. Тэр болгоны ч одоо ямар лам биш тий ингээд тэр мэрэгжлийн сканер компьютероор үзчихээж тэрнийхэн дагуу үйлчлэгийг хийжээж машин маань өөрөө хийгэн болно. Тэрнээс одоо тэр хүнд тохиолдсон кейс таны машин тохиолдох боломжгүй. Яг уу магадгүй дараад байж болох. Тийм. Гэхдээ маш ховор өстой. Маш ховор. Гэхдээ тийм машин болгоны хэрэглэгч болгоны машина хэрэгжилж байгаа хэрэглээ хөдөлгөөнд оролцож байгаа байдал бүх зүйл өөр учраас. Тийм учраас одоо та бүхэн маань мэрэгжлийн авц асуурд ерөөхдөө заашгүй хандах шаардлагатай. Одоо сүүлийн машин түрүүийн хөдөлгөөрүүд бол одоо агаар түш өгөөл нэг сэвчэн дээр нь очлоор өгөөл шаталт явагдаал одоо хэд эртхэн тодорхойгүй юм байдсан бол сүүлийн машинууд бүх юм ингээд хэмжилттэй контроллерийн системтэй тэр нь өөрөө одоо нөгөө евро 5 моо стандарт хангахын тулд маш мэдрэмтгий болсон байдаг. Жохон ингээд жижигхэн доогол үүсгэтэл минийх ийм машин тэнд явж байгаа тийм бензин хийсэн чинь ийм гэрэл хасчлаа. Тэгсэн чинь тэгчлээ гэд хүмүүс ярьдаг те. Энэ өөрөө сүүлийн хөдөлгөөрүүдийн сенсор датчикнууд маань өөрөө маш мэдрэмтгий болсон янгийн датчик. Энэ болгоно ч өөрөө маш ингээд түргэн жижигхэн доогол гарахт юм алдаа өгчдөг. Энэ болгоныг маш нарийн мэрэгжлийн одоо инженерүүд дээр очиод үзүүлээд зөвлөгөө аваад ингэж явах шаардлагатай шүү л гэж зөвлөмөр байна. Зөв. За ингээд эрхэм жолооч та бүхэндээ техник үйлчилгээ гэрэл чийдэн замын хөдөлгөөнийхөө оролцоо юу мөн одоо яг энэ бензин идэж байгаа бензин эдэлтийн талаар гэдэг юм ингээд маш энгийн байдлаар тийм ингээд ярьлаа. Тэгээд бидний сууг та таалагдсан бол биднийг дэмжээрэй гэж хүсье. Ингээд энэ удаагийнхаа блогийг энд үргээд жаргая. За аюулгүй зорчоорой. Баярлалаа.